миний нэр одоо японоор Оно Акира гэдэг. Оно гэж Монголын нэг овгийн нэг нь. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. MNC телевизийн цав гараг бүрт үзэгч та бүхэнд хүрдэг бие Монгол хайртай нэвтрүүлэг удаа завсарласны эцэст одоо шинэ дугаараар шинэ улирал эхэлж байгаад үзэгчтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Ингээд манай одоо шинэ улирлын анхны зочноор Япон одоо Монгол судлаач Эрдэмтэн Акира Оноогоо ирсэн байна. Танд одоо өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Тэгээ хоёулаа ярилцлага таны бага наснаас эхлэе. Таны бага нас хаана өнгөрөв? Бага насныхаа дурсамжаас эхлэе. Би одоо Японы иргэн болсон чинь миний нутаг чинь өмнөд Монгол, өвөр Монголын Ордосын өндөрлөгдөг байдаг. Ордосын баруун захад байдаг Чин улсын үед Монголын одоо Ордосын өмнөд баруун хушууны иргэн одоохоор хэлбэл Үүшин хушуу гэдэг. Энэ Үүшин гэдэг үг чинь бас Монголын нууц товчоон дээр гардаг. Монголын хуучин аймгийн нэг нь. Инхлээр одоо Үүшин аймаг, Үүшин хушууны хүн. Миний нэр одоо японоор Оно Акира гэдэг. Оно гэж Монголын нэг овгийн нэг нь. Оноос овг. За энэ хөл одоо Монгол хүн овогтой ястай гэж хэлдэг шүү дээ. Манус бол Крэт ястай. Крэт ястай огоноос овогтой. Миний монгол нэр бол цогтөө гэдэг. Цогтөөгийн японоор орчуулаад Акира гэсэн болгоцсон. Би сайхан хэлсэн би Крэт ястай гэж хэлсэн шүү дээ. Крэт ястай гэж ямар уулгатын гол чинь Ордосын 30-аад сая монголчууд олон хүн Крэт хүн. За энэ бол одоо 13 дугаар жүгийн үед манай Крэдийн Онханы аймаг Эжин Чингисд одоо дагна орж ингэчгээд одоо Эжин Чингисийн доор Крэдийн аймагуудын олон хүн бол одоо тайлга дахилга хийдэг чим ажлыг өргөн авч ингээд одоо Ордост байгаа та нар бүр мэддэг Чингисийн онгон гэж байдаг штэ 8 Жагаангэр гэж 8 Жагаангэрийн энэ дахилгыг өргөж хийдэг нь бол олон хүн Крэд хүн. Тийм ийм төвхтэй. За Монгол судлал руу та ер нь хизээ оров. Монгол судлалыг ер нь сонгоод явсан байгаа ш судалгааны ажилтан ч гэсэн чиглэж байгаа. За ийм би Ордост 1964 онд төрөөд ингээд сургаан хүмүүжүүлгийг хүртээд их сургуулийн Бээжингээс төгссөн. Бээжингийн гадаад хэлний 2 дугаар сургуулиас төгсөөд ингээд 1989 онд 4 сард Японд руу одоо явсан. Ямар зорилгоор явсанг бол Японд очиж шинэ эрдэмийн аргыг сурж Монголын түүх соёлыг судална гэж. Би анханаас нь аваад ийм зорилготой байсан. За яхад Японд ч Монголын түүх соёлын тухай судалдаг гэж ингэж бодно шүү дээ. Учир нь би Ордост сургуульд байхад мануусын гадаад хэлний багш, Япон хэлний багш чинь бүр Манжукогийн үед Япон хэлээр сурцсан тийм хүмүүс байсан. Инглээр би багаас нь Япон хэлээр сурж байсан. Манай Монгол улсын эрдэмтнээр багаас нь орос хэлийг сурахтай адил. Та ер нь Монгол хэр их давтамжтай ирж байна. Монгол тэгээд энэ удаад одоо ирсэн таны зорилго. За энэ удаа би Монголд таагүй ирсэн гэж хэлж болмоор шиг сайн ирдэг. Ингээд энэ удаа ирсэн бол энэ монголчуудын одоо энэ улс төрд гэлэмдүүлд болсон гэсэн ийм нэг сэдвээр ирсэн. Миний монгол судалгааны сэдв чинь бас арвин байдаг. 13 дугаар жугаас эхлээд одоо хүртэл бүр сонирхон судлаад ирсэн. Миний олон сэдвийн дундаа гол нэг нь бол 20 дугаар жуу 1966 оноос эхлээд 76 он хүртэл монголчууд одоо Гэтийн улс төр соёлын ихэнх хувьсгалын энэ улаан шуурганд хэлэмдүүлсэн. Энэ тухай би судалдаг байсан. Ингээд энэ удаа Монголд ирээд монголчууд одоо 1937 онд оноос эхлээд одоо Сталингийн нөлөөнд ор их хэмжээгээр хэлэмдүүлсэн ийм учир гарсан гэж. Энэ хоролд оролцсон. Учир нь яагаад би ордын гол энэ жил чинь 2017 он чинь Оросын энэ хувьсгалд гараа 100 жилийн ой болно. Оросын энэ хувьсгалд гараа 100 жил болоод
20 дугаар зуун бол одоо энэ Европоос аваа Эшийн хөртөр чинь бүх дэлхийн бөмбөрчгийн хагас нь одоо бүр социализмын улс болсон. Энэхлээр Монгол дан монголоор барихгүй өвөр Монгол манай халмигчууд, урядууд ил үндэстэн ил аймагуд бүр одоо чөлөгдүүлэх юм уу алуулах юм уу килэмдүүлсэн ийм түүхтэй. Ингээд манай Монгол улсын эрдэмтнүүд чи адил зөвхөн 1937 оны монголчууд хилэмдүүлсэн гэсэн энэ түүхээр барах биш. Харин 47 онд бас ийм учир гарч ирсэн. 1967 онд ч ийм учир гарч ирсэн. Энэ өвөр Монгол ийм байдал. Ингээд дэлхийн хэмжээгээр манай монголчуудын 20 дугаар зүйл юу болсон бэ гэж. Ингээд одоо дэлхийн түүхний дундайхан монголчуудын энэ хилэмдүүлэгдсэн ийм түүхийн тухай судлахаар ирсэн. Хэлмэг текстийг одоо дурсах энэ юунд оролцож илтгэл бас тавьсан. Тэгэхээр таны илтгэлд бол бас шалтгаан тий монголчуудад хэлмэгчээсэн хэлмэгдүүлэлтийн шалтгаан үр дагаврын талаар бас ярьжсэн. Энэ талаар хоёулаа дэлгэрүүлээ тий. За 1966 оноос эхлээд 76 он хүртээрээ энэ хооронд 10 жилийн хооронд өвөр Монголд одоо монголчууд их хэмжээгээр хилэмдүүлсэн. 23,700 900 хүн хилэмдүүлээд одоо 340 хэдэн мянган монголчууд баривчилагдаа. За 120 мянган монголчууд одоо бие хатан жимдэг болсон. Энэ их хэмжээний тоо. 120 мянган хүн жимдэг хүн болсон гэж дараачаар тэр удахгүй насав харна. Инглээр энэ амар их хэмжээний хилэмдүүлсэн түүх. За энэ шалтгаан нь юу вэ гэж энэ үнийг бол судалж бодлого хийх хэрэгтэй. Энэ дээр миний судалсан тараас авч үзвэл 3 шалтгаантай. Нэг нь бол түүхийн шалтгаан. Манай монголчууд бол хөнгөнөөгийн үеэс аваа эхлээ нөөдөлчин үндэстэн. Нөөдөлчин соёлтой. Нөөдөлчүүдийн болбосролтой. Цагаан хэрмийн цаадыг гитэд үндэстэн бол одоо дундад улсын хүн бол тараалангийн соёлтой. Энэ хоёр үндэстэн бол хөнгөнөөгийн үеэс эхлээд Багдаан хөнгөнөөгийн үеэс эхлээд одоо зөрчилтэй ингээд ирсэн. За ялангуяа манай Монгол улс Монгол хүн 13 дугаар зуугийн үед цагаан хэрмийн цааш нь орж дэлхийн хэмжээний их Монгол хаант улс байгуулсан. Энэ нэг бас нэг нь бол одоо Манжучингийн үед чинь бас Манжу үндэстэн болоод Монгол үндэстэн холбоотой улс үндэстэн болж одоо Чин гүрүүний байгуулсан. Инхлээр гитэдийн эрдэмтэн гитэдийн энэ улс төрийн хүмүүс бол Монголд дарагдж ирсэн гэсэн ийм бодлоготой. Хөдөн мянган жил Монголд дарагдаад ирсэн гэсэн. Энэ нэг учраас өшөөгөө намна гэсэн ийм бодлоготой. Энэ бодлого бол гитэдийн энэ эрдэмтэн энгийн ард түмэнд тарихын дээр бүр байдаг. Энэ нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан бол одоо энэ дээр яг сайхан үжигдэж байна. 1900 манай өвөр Монголын монголчууд чинь өмнөд монголчууд чинь одоо Японы колон байсан шүү дээ. Колонч байсан. За ингээд Японы колонч байсан гэсэн чинь Монгол хүн Японы жорон нохой болж Японы тагнуул болсон тийм түүх байхгүй. Харин монголчууд Японы энэ сүр хүчийг ашиглаад гитэд улсаас салж БМ даасан тусаар тогтох улс болно гэж ийм зорилготой байсан. Ийм нэг нөхцөлийн доор одоо 1945 он хүртэл бол өвөр Монголын монголчууд Японтэй бол одоо харилцаатай байсан. Гэсэн чинь Японы жорон нохой болсон тийм шалтгаан, тийм учир байхгүй. Инглээр тухайн үеийн манай Монгол улсын эрдэмтэн, өвөр Монголын эрдэмтэн Монголын энэ сэgetинаар юу гэж бодсон юм бол өвөр Монгол бол давхар колон. Хэний колон чиг бол гитад Японы давхар колон байсан. Ингээд манай Монгол улсын Чойбасан жанжун эхлэн Монгол улсын одоо улс төрийн тэргүүлэгч нар сэgetинаар бүхэн Монголын хүмүүс бол за өвөрчүүдэн чөлгөөлнө гэж. Ингэсэндээ энэ 1945-ны даймыг чөлгөөлөхийн дай гэж хэлдэг шүү дээ. Ингээд 1945 оны 8 сарын 11-нд манай Монгол зөвлөлтийн холбоот ширэг өвөр Монголд орж өвөрчүүдийн чөлгөөлсөн. Өвөр Монголын монголчууд чинь Монгол улсын цэргийн халуун сэтгэлээр
угтсан ийм төвд нэг улс болно гэж ийм байсан. Тэгээд энэ нэг өөр монголчуудын энэ нэг түүхийг бол гитадаас авч үзвэл энэ одоо чинь урвагчийн түүх. Энэ хоёрдугаар шалтгаан. Эхний орноос нь гитад улсаас нь урваж Монголын нэг болно гэж ийм бодлоготой гэж энэ одоо хоёрдугаар шалтгаан. Гуравдугаар шалтгаан бол Японтэй сайн байсан, Японтэй одоо сайн харилцаатай байгаа Японы жороо нохой болж Японы тагнуул болсон гэж ингэж гитадууд үждэг. Энэ бас нэг шалтгаан. За ингээд түүхийн шалтгаан 45 он хүртэх шалтгаан ингээд ирсэн. 3 дугаар шалтгаан юу ийгвэл 3 дугаар шалтгаан энэ соёлын хувьсгал чинь 1966 оноос эхэлсэн шүү дээ. Ингээл 66 он хүртэх олон улсын харж байгааг бид нас анхаарах хэрэгтэй. 1950-ад оноос эхлээ 66 он хүртэл бол Бээжин, Москва хооронд дэх олон улсын харилцаа нь маш их модосон. Социализмын шугамыг яаж явна? Хэн жинхэнэ социалистми, хэн жинхэнэ одоо коммунистийн нэ идеологиг явуулж Москва юу, Бээжин юу гэх юм. Ийм нэг зөрчилтэй. За ийм зөрчлийн доор коммунистийн одоо энэ тэргүүлэгч Мао Зэдун энэ Оросын чирэг зөвлөлтийн чирэг одоо хижээ дахин гитад улсад орох юм мэдэхгүй ирэх магадгүй. За ирчихвэл одоо өвөр монголчууд хэний талд зогсоно. Энэ гэдийн талд зогсохгүй гэсэн тэр мэдэж байна. Учир нь жишээтэй 1945 онд Монгол чирэг ирэхдээ өвөр Монголын монголчууд бүр Монголын талд зогсосон. Дахиад одоо 66 оноос энэ зөвлөлтийн чирэг ирчихвэл өвөр монголчууд бас бие намайг дагахгүй Оросын талд дагна гэж мэдэж байна. Иймээс одоо монголчуудын үржилэн тэлэмдүүлж монголчуудын одоо сайхан дараад өвөр Монголын сайхан ингээд одоо гэдгийн сүр хүчнээ доор номхоруулж гээд ингээд соёлын хувьсгалаа хийнэ гэд 1966 оноос одоо монголчуудын их хэмжээгээр тэлэмдүүлээд соёлын хувьсгалаа явуулсан. Энэ бол монголчууд өвөр Монголын монголчууд гитадын соёлын хувьсгалын донд их хэмжээгээр одоо тэлэмдүүлэгдсэн. Би энүүний genocide гэж ашиглаад судалж байна. Тэрүүний 3 дугаар шалтгаан. За инքը хурянгүй бол түүхийн шалтгаан 20 дугаар зууны 1945 он хүртэрх түүх, 66 он хүртэрх социализмын түүх энэ 3 шалтгаан болуулаа тэрүүнээ одоо жинхэнэ ирэлтэ гэж ингэж хэлж болно. Монголын залуу эрдэмтэн бас нэр хүндэт настай эрдэмтэн нэг бүлэг хүн ингэж хэлж байна. Манай Монгол улсад одоо чи бас энэ улс төрийн гилэмдүүлэхийн учир шалтгаан явагдаж байна гэж ингэж хэлж байна. За та энэний юу гэж үжиж ингэж надаас бас асуусан хүн бэ. Би ингэж ойлгосон. Одоо энэ хэдэн жил манай Монгол улс бүх дэлхийн монголчуудын анхаарлыг татаж байна. Гэсэн чинь улс төрийн дотор монголчууд жоохон зөрчилнө шөрөөдөж энэ нүдний өмнөх ашиг анхаарж намына зөвхөн нэг нам зөвхөн өөрийнх нь ашиг энэ бизнесийн ашиг бодоо Монгол улс Монгол үндэстэн бүгдийн ашиг ирэхтүгийг бодохгүй чим хүн арбид яах муу гэж багадаа ардууд чигж ойлгож явах шиг маяг байна. Инхлээр эрдэмтэн хүн энэ энгийн Монгол хүн бүр ингэж хэлж байна. Одоо ч улс төрийн хилэмдэлд явагдаж байна. Ингээд би ч тэрүүнийг анхаарад би завшаан байвал ингэж хэлсэн. Монголчууд тэгж болохгүй. Дотороо нь одоо манай чинь ингэж хэлдэг шүү дээ. Дохой хугарсан чи ханчийн дотор он шүү дээ. Ингээд ийм гадаашаа хандвар тийм юм мэддэгдүүлэхгүйгээр. За энэ одоогийн энэ глобализашн энэ зах зээлийн нийгэмд завшаан гэж чим олон байхгүй. Завшаан гэж олон байхгүй. За Америк муу энэ гэтэд муу том мөнгөтэй хүн арвин байдаг. Тим хүмүүс хэрвээ Монголын нэг бүлэг хүнтэй холбоо бариад монголчуудын аж ахуй бизнесийн эрхийг атгахгүйг манай монголчууд зовлонтой өдөр өнгөрөөнө. Тэгэж нэг бүлэг хүн, нэг бүлэг нам, нэг бүлэг цаг үеийн бодоод улс төр хийж болохгүй. Манай нүүдэлчин үндэстэнд эзэн Чингисээс эхлэж холой хараж ирэхтүгийг бодоод улс төр ажиллаа хийдэг штэ. Одоо харин залуу энэ улсын гишгүн их хурлын гишгүн бага хурлын гишгүн хүмүүс залуу энэ политишаа улс төрийн ажил хийдэг хүн тэрүүнээ бодохгүй байх мүү гэж би надад чигэр үжигдэж байна.
та бол Монголд анх иржсэн 94 онд иржсэн түүхээр л да. Одоо талбай дээр их сонин үзэгдэл байсан. Одоотой харьцуулахад тэгээ тий. За инքը би 1989 онд Японд одоо далайгаар даваа Японд орсон шүү дээ. Японд одоо очоод Монгол судалгааны би Угсаатын жигийг сурсан. Антропологи. 1991 оноос эхлээд Шинжангийн одоо Тэнгэр уул, Алтай уулд амьд ордог монголчууд, казахчууд 3 жил экспедишн хийсэн. Түүний дараа нутагдаа нь хараад, Ордост хараад бас 1 жил одоо экспедишн хийсэн. За ингээд одоо 1994 оноос эхлээд Монголд одоо 97 он хүртэл бас 3 жил экспедишн хийсэн. Манай Монгол орны эле аймагуудаар бүр явж өнгөрсөн. Тухайн үед манай 94 оны Монгол улс чинь дөнгөж одоо социализмын нийгмээс одоо эрх чөлөөтэй нийгэмд шилжиж ирсэн цаг үе байсан. Аж ахуйн талаар маш их хэцүү байсан. Би нэг үлгэр хэлье. Манайс 94 оны 9 сараас эхлээд Баян-Улгийн явна гэж 69-аар явсан. 69-ийг одоо чинь Land Cruiser бензин байж тэр биш 69-аас өс юм өөр юм байхгүй. За ингээд 69-ийн тугаад Баян-Улгийн явахад хүнс хэрэгтэй. Хүнс авъя улсын ихэд дэлгүүрд орсон. Юу ч байхгүй. Жөөхөн хөдөн төмөс байсан. Далхам байхгүй. Тэгээ тэр хөдөн хуучин төмсийг аваа Баян-Улгийн зүг явсан гэснээр би сайхан мэдчихэ. За ингээ гисэн чинь хөдөө явахлаараа сайхан. Хөдөө баялаг бай. Хөдөөгийн малчны айлд орохлоор бүр одоо бясалгатай, айрагтай, таргатай, хонь махтай, амар баян бас цуул махтай, цагаан нэдэтэй, улаан нэдэтэй бол одоо манай Монгол баян шүү дээ. Ингээд одоо хөдөөгөр хөдөн сар явсан. За ингээ хөдөөгөр яваа эргээд Улаанбаатард ирээд Улаанбаатар чи хэдий сайхан эрх чөлөөтэй яг манай нөөдөлчүүдийн нээсэл хоттой бай гэж би мэдэж авсан. Яагаад тэгж хэлдэг бол Сүхбаатарын талбай дээр нэг сүрэг ямаа байсан. Ямаа явжээ. Энэ ямааны талбай дээр нэг өвс хэмхлээ тэгээд суугаа хүмүүс тэр дундуур явж исэн. Машин тэр гэж бас амар чөөхөн байсан. Манай монголчууд сүнэдэн жоохон хоёр хундага татаач гэдэг талбайгаар яваа. Тэгээд машинд дарагчих юм аюул байсангүй. За ингээ 95 онд ирээд эргээ талбай дээр очсон чинь миний танидаг ямаан сүрийг үгүй болчихсон байна. Ямаа яах ч вэ? Тэр шөлөө болцоо гэж манай монголчууд тэгж хэлж өгчээсэн. Нийхэм гэж ингээ амар тэргийн энэ спидээр хавирж ясны би бээрээ өнгөрөөсөн. Таныг одоо ингээд ирэхээр яг уу харагдах байдлын хувьд бол Улаанбаатар их өөрчлөгдөж байна. Барилга байгууламж одоо их баригдаж байна. Яг уу гадны том орнуудтай, том одоо хотуудтай харьцуулахад бас харьцуулахааргүй ч гэсэн гэхдээ бол хэрэндээ бас их сайн хөгжиж байгаа. Хүний одоо монголчуудын зан характер гэх юм уу те хандлага хэр өөрчлөгдөж байна гэж та боддог вэ? За энэ талаар бас хүмүүний зан аал их муу хандлагын талаар одоо бас их хорилт гарч байгаа гэдэг би бээрээ өнгөрөөсөн. За жишээлбэл 1994 онд хөдөөгөр явахдаа одоо энэ захилгаан явуулдаг утас байна шүү дээ. Захилгаан явуулдаг тэр утасыг бүр ингээд таслаа хайцсан. Ингээд одоо тэрүүний дасалж гээд одоо юунд ашиглаж явах юм бөө мэдээ. За ингэчгэл бас одоо манаас энэ хөдөөгөр Сүхбаатарын тэрнгөр яваа. Одоо Орос чиргийн суудаг талбай байсан шүү дээ. Цэргийн талбайг одоо бүр эвдэгдээд хайцсан бэ. Ингээ би одоо ийм үж амар их гайхсан. Учир нь Орос чирэг сууж ягаад Орос чирэг явчихгүй тэр талбайг манай монголчууд ашиглаж болно шүү дээ. Тэр чинь одоо халуун усаа гардаг сайхан захир захилгаантай тийм сайхан хот байсан шүү дээ. Чиргийн хот. Тэн дээр сумаар нь орчгүй болох юм байсан чинь монголчууд тэрнээ бүр эвдэгдсэн байна. Ингээ би бодож манай монголчууд энэ зөвлөлтийн доор 70 жил яваад зөвлөлтийг яахаж ойлгодог, яахаж үждэг гэж ийм нэг байдлаар бас ойлгож чадах муу гэж бодсон. За түүний дараа одоо жах жилийн энэ цаг үе ирсэн. Монголчууд одоо бүр одоо жүглөө явж бизнес хийсэн шүү дээ. Ингээд тэр гал тэрэгэн дээр суухлаараа манай монголчууд чинь амар их ачаад ингээ явж
Энэ монголчууд бас бизнес хийж чаддаг юм уу? Манай нүүдэл чинь үндэстэн чинь монгол хүн чинь эрдэм шинжилгээ түүх мөхөндөө авьяастай. Гэсэн чинь бизнес одоо хийж чаддаг юм уу гэж бодож ирсэн чинь бизнес ч бас сайхан хийж. За ингээ 90-ад оны сүүлийн үеэд болоход одоо энэ Улаанбаатар хотод одоо аймаар их өндөр асар болсон. Солонгосын хөрөнгө орж байна. Японы хөрөнгө орж байна. Канадын хөрөнгө орж байна. Яг уу хятадуудын сэмээр ордог штэ. Ингээ гэнтэг нэг өдөр үжиглэрээ бүр хятадын мөнгө чинь ингээ сайхан дэлгэрсэн мэн гэж. За ийм байдлын он шир гаргах юм хувиралт гэж зөндөө байдаг. Эхлээрээ 20 дугаар зуугаас сүүлийн үеэс эхлээд одоо 21 дугаар зуун болсон штэ. Манай монголчууд зөвхөн нөөдөлчүүдийн ийм нэг соёл уламжлалтай хадгалдаг үндэстэн биш. Харин одоо бизнес хийнэ. Яг уу бизнесийн авьяас нь сайн муу гэж би одоо дүгнэх хэрэггүй. Гэсэн чинь бизнес чи хийнэ, улс төр чи хийнэ, эрхэм эдэн судалгаанаа чи хийнэ. Арвин янзын хийж чаддаг авьяастай үүдээ үндэстэн бэ гэж би биеэр нэгэ үжээд биширж явжээ. Би энэ бие Монгол хайртай нэвтрүүлгийг хөтлөхийн нэг хүмүүстэй ингээ уулзаад монголч эрдэмтдтэй уулзаад явахын нэг сайхан нь Монгол усыг бас ингээ судалдаг. Хил соёлын судлаад монголчуудыг сонирхдаг, жилдээ хэд удаа ирдэг ийм монголч эрдэмтэд бас байдгиймаа гэдгийг танилцах их дуртай. Яагаад гэвэл ийм нэг тийм айц бас заримдаа байгаад байдаг байхгүй юу? Яг л монголчууд одоо яг бидний үеийн залуучууд хитрхи их одоо гадны соёлд их автах тий. Их одоо Америк соёл руу их байх. Эсвэл одоо бидний одоо байнга одоо зургатаар очиж солонгосын соёл руу ч юм уу тий. Их хит ингэж орох Монгол гэдэг нэг тийм үнцэнгүй болох үедээ гэсэн юм болгоомжл бол бас байгаад байдгийн. Та энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Хамгийн анхнд хэлбэл манай Монгол одоо 13 дугаар багадаа 13 дугаар зугаас эхлээд жоохон хуучин хэлбэл хүмүүгийн төр өрөөнөөс цаг үе эхлээд учир нь хүмүү Варшаа яваад зүүн Европын одоо Герман үндэстний хөтөлбөрөөр дэлхийн хэмжээнд үндэстний нөөдлөг нөөдөл хөтөлбөрийн эхлүүлсэн ийм түүхтэй. 13 дугаар зугаас хэлбэл манайч дэлхийн хэмжээнд их улс байгуулсан. Энд манайс ийм нэг хүний амантайгаас авч үзвэл бага цөөхөн үндэстэн гэсэн чинь дэлхийн хэмжээнд дээр бол их хэмжээгээр анхаарлыг татдаг ийм нэг үндэстэн их хэмжээгээр хүнд судалгаддаг их хэмжээгээр өөрөө ч бас судалдаг ийм нэг сонирхолтой үндэстэн. Би бас дэлхийн олон улс олон үндэстний дунд судалгаа хийгээд ирсэн. Жишээлбэл би Казахын дунд хийсэн, Ойгорын дунд Гитад үндэстний дунд хийсэн. Өөрийн биеийг ингэж хайрладаг, өөрийн биеийнхэн үндэстэнд ийм халуун сэтгэлтэй үндэс чинь хоёр бай. Нэг нь Монгол бай, нэг нь Япон бай. Инхлээрээ дэлхийн олон үндэстэн чинь бас энэ хоёр үндэстний тухай сайн судална. Гадаадын хүн Монголыг судална, Монгол хүн өөрөө Монголоо сайн судална. Японч чинь Япон хүн өөрөө Японоо сайн судална. Дэлхийн олон үндэстэн бас Японы судална. Бас нэг гадаадын үндэстэн манай Монголыг яаж судалдаг гэдэг Монгол хүн бас сонирхно. Японч бас чим гадаадын хүн манай Монголыг яаж манай Японы яаж үжиж яг судалдаг амар сонирхно. Энэ талаараа бол адил тал байна. За ингээд иймэрхүү түүхтэй байхлаар хүнд анхааралыг татаж ингээд судалгаа энэ сайн учир. Гэсэн чинь бас нэг одоо болов өөрчилж болох шиг тал бас байна. Энэ бол Япон болоод Монгол би Японд ажилладаг байхлаар өдөр Японы энэ оюутанд хэлдэг. Зөвхөн өөрөө биеийг судлах биш. Өөр хүн яаж манусыг судалдаг анхаарах биш. Манус бас өөр хүний судлах хэрэгтэй. Япон хүн Америкийг судлах хэрэгтэй. Япон хүн Солонгос, Япон хүн энэ Гитийг судлах хэрэгтэй. Учир нь дайсан ч юм уу, найз ч юм уу, яасан чи тэр хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Энэ адилхан үгүй бол монголчуудаа бас хэлж болно. Олон эрдэмтэн, олон үндэстэн, олон одоо эл улсад амьдардаг монголчууд одоо Монгол улсын бол өнөөдөр хүртэрхүү байсангүй шиг хэмжээнээр бүр анхаарж байна. Монгол улс юу гарч байна, юу хувирж байна гэсэн юм бол манай өөр Монгол барахгүй, Буряд, Халмигчууд гэх юм уу, Америк, Японд амьдардаг монголчууд бүр сонирхолтно. Энэ бол өнөөдөр хүртэр байсангүй нэг учир болж байна. Инхээр за манус юу гэж олон улсын монголчууд гэх юм уу, олон улсын гадаадын нэрийг нь олон үндэстэн юу гэж үжиж байна гэж энэ чухал хэрэг. За ингэж үжиж байна. Монгол бол түүхнээс нь эхлээд энэ нөөдөлцүүдийн соёл,
нөөдөлчүүдийн боловсруулалтын ингээ өнгөрөөгд ирсэн. Яг тэр одоо дэлхийн хэмжээнд дээр бол уулдагаа Европын хүн ч тийм ээ, Гитадын соёл ч тийм ээ, нөөдлийн соёл, нөөдлийн энэ боловсруулалт биш. Харин гочронгүй чимэг амьдарал гэж үжээд ирсэн. Гэсэн чинь одоо тийм биш. Одоо бол энэ захижээлийн нийгмээр манай энэ суудаг газрын бөмбөрч чинь их хэмжээгээр хувирж муудаж явж байна. Ингээд за энэ юу болчихгүй, юу нь сайхан байна гэхэд одоо Европчуудаас барахгүй Гитийн дунд чи Япончууд чинь энэ нөөдөлчүүдийн хөдөө мянган жилээр ингээд өнгөрөөс нь энэ нөөдлийн амьдарал, нөөдөлчүүдийн энэ нэг боловсрол энэ бол яг хүмүүн төрлийн хамгийн сайхан амьдарал байж их байгальтай хайртай хүмүүс нь их чөлөөтэй нэгэн хүндэтгэх нь соёл маш их хөгжсөн ийм нэг соёл байна гэж одоо дахин ингэж мэдээд ирсэн. За ингэхлээр ийм нэг мэдлэгийн хувирлтын дунд эргээд Монгол орон их орноо ингээ үжиглэр энэ чинь бол одоо яг Европ, Аsia гас барахгүй дэлхийн бөмбөрчгийн дотор ганц нэг хэн ч хөдгөөсөнгүй дархан сайхан чивэр нутаг байна гэж ингэж үжинэ. Тэгэхээр манай монголчууд одоо 90-ад оноос эхлээ их хэмжээгээр хувирж байна. Гэсэн чинь одоо энэ 20 хэдэн жилийн дундаа янз бүрийн жамаар яваад монголчууд чинь одоо ямар жамаар явуул зүв байна гэсэн мэдээд ирсэн байхаа. Яагслаа гэсэн чинь энэ сайхан ногоон дэвсгэрт торгон нутгаар хайрлаж таван хушуу малаа сайхан сөрөг-сөрөгээр адуулж энэ жинхэнэ Монголын амьдарал гэж ингэж мэдээд ирсэн. За ингэчгэл одоо бүх дэлхийн хэмжээний информашн чи орж ирнэ. Монголчууд өөрөө чинь одоо дэлхий олон улс явна. Манай Монголын паспорт чинь олон улс явдаг штэ. Японы паспорт адилхан хүчтэй. За ийм нэг сайхан дэлхийн дунд монголчууд өндөрлөгээр ингэ дөнгөдөж байна. Манай нутаг чивэрхэн байна. Энэ баримтлаад хитрхи энэ зах зээлийн хөрөнгөтийн энэ сугамаар явахгүйгээр яг энэ хэмжээрээ ингээ сайхан хадгалаад байвал манай монголч энэ дээрээс хойш улам хөгжинэ гэж би ингэж үзэж байна. За одоо та бүхэн бас ярилцлага цаг ч гэсэн ер нь өндөрлөж явах шиг байна. Тэгэхээр таны судалгааны ажил руу эргээд орё. Таны судалгааны ажил одоо цаашдын судалгааны ажил чинь хаашаа чиглэж байна? 91 оноос гэлээд одоо Шинжаангийн тэнгэр уул, Алтай уул, Казахстан тийм газар явсан, Монголын баруун орон Элэ аймагаар явсан. За ингээд одоо их хэмжээгээр материал мэдээ цуглуулж тавьсан. Энэ дээрээс хойш миний гол сэдэв бол хоёр байдаг. Нэг нь бол үргэлжлэн энэ 20 дугаар зууны энэ социализмын улаан шуурганы дундаа монголчууд яаж хилэмдэлцсэн. За манай өвөр Монголоос барахгүй Монгол улс халмиг урядууд энэ юу болвэ гэж 20 дугаар зууны түүх. Энэ түүхүүд одоо эхэлж мэдээд ирж байна. Жинхэнэ юу гарсан гэсний одоо сайхан судалж дүгнэлт нь бол хай гараагүй. Бас гараагүй байхаа. Монгол улс чим, уряд чим, халмигт чим, өвөр монголч адил. Ялангуяа өвөр Монголд бол юу гарсан гэсний хүнөөс ярих чөлөөгүй, судлах эрхэггүй. Энүүний бол одоо үргэлжлэн хийх хэрэгтэй. За бас нэг нь бол одоо би Монгол нөөдөлчүүдээс барахгүй казахчууд Киргизийн дунд ч бас энэ нөөдөл суйлыг судлаад ирсэн. Инхээр одоо энэ 21-р зууны дундаа манай нөөдөлчүүдийн суйл яаж хувирах юм бэ? Нөөдөлчүүдийн боловсруулалт гэж яаж хадгалах хэрэгтэй вэ гэсний одоо Казахстан, Кыргызстан, Турк, энэ Евразия, одоо Европ, Азиягийн дундах энэ манай Монгол Төв Азийн монголч үндэстэн болоо энэ туркч үндэстэн холбоогоор ингэж сулгах хэрэгтэй. Учир нь энэ сонирхолтой. Юу нэ сонирхолтойг бол хүмүүг чинь монгол хэлтэй байсан мó түрк хэлтэй байсан мó гэсэн энэ одоо олон улсын эрдэм төнөд одоо ч маргаан тийм шүү дээ. За ингэхлээр нэг үл хүн ингэж хэлдэг. Хүмүүг монгол хэлтэй, түрк хэлтэй, түрк монгол хэлтэй гэж хэлдэг. Энэ түрк хэл монгол хэл одоо нэг төрлийн хэл. Ямар нэг цаг үеийн дунд их хуваагдаад явсан. За ингэхлээр энэ түркч үндэстний дундах энэ мал аж ахуй нөөдөлчүүдийн тухайх энэ өвөг шүлэг нь бол манай Монголд ав бат. Ингэхлээр энэ дээрээс хойш би одоо түркчүүдийн дундах энэ нөөдөлчүүдийн соёлын тухай ч бас судална. Энэ талаар монголч бас сайхан нэг судалгааны тайс байна. Манай монголчууд казах үндэстэй,
Энэ Казах ястан чинь бас Монголтой сайхан харж чаддыг байна. Тэгэхээр иймэрхүү жүгчгээр ажил хийх санаатай байна. Манай бие Монгол хайртай нэвтрүүл бол үндсэндээ 3 сар завсарлаад тэгээд одоо шинэ улирал одоо нэвтрүүлгийнхаа жилд одоо ингэж орж байгаа юм. Тэгээд энэ жил анхны дугаарт маань оролцсон танд маш их баярлалаа. Таны судалгааны цаашдын ажил чинь амжилт хүсье. Баярлалаа. Би чинь бас анхан таны энэ телевизийн програмд орсонд маш их сэтгэл өндөр баярлж байна. За таны програм өдөрхөөс өдөр хөгжиж төмөн улсын анхаарлыг татахыг хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Миний нэр одоо Японоор Оно Акира гэдэг. Оно чинь Монголын нэг овгийн нэг нь.